За байнгын орооны дарга гэх мөшөөдөө улсын хурлаас 2019 онд үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол улсын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно гэснийг ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөлт найруулсантай холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтыг нийцүүлэх шаардлага гарсан. Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1-р зүйлд үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг улсын хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана гэж заасан бөгөөд уг заалтыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хурлын 20 оны Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 02 дугаар тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын хавсралтаар баталсан төлөвлөгөөний 2-ын 3-т Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хууль шинжилсэн найруулгын төслийг 20 онд багтаан боловсруулах ингэхдээ ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуултыг Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэх чиглэл баримтлагаар заасан. Түүнчлэн Монгол улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болох үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын 21 оны 12 дугаар тогтоолын хавсралтад хууль тогтоомжийг 19 оны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэх хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хууль шинжилсэн найруулгын төслийг засгийн газрын хэрэглэх газар боловсруулж засгийн газрын 2021 онд багтаан улсын хурлд өргөн мэдүүлэхээр тусгасан. Төрийн байгуулалтын байнгын орооноос дээрх тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 8/1823, 3 дугаар сарын 30-ны өдрийн 8/2512, 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/4381, 21 оны 4 дугаар сарын 1-ний өдрийн 10/2775, 08 дугаар сарын 20-ны өдрийн 10/7396 дугаар албан бичгийг засгийн газар төрийн байгуулалтын байнгын орооноос тус хургуулж байсан. Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд улсын хуралд өргөн мэдүүлэхээр тогтож шийдвэрсэн боловч эдгээр хуулийн төслийг улсын хуралд өргөн мэдүүлээгүй байна. Үндсэн хуулийн цэц 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна гэж заасны 4 жил гэсэн нь Монгол улсын үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ерөнхийлөгчөөр 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэснийг зөрчсөн байна гэж дүгнээд мөн өдрөөс 4 жил гэснийг үндсэн хуулийн цэцэд маргаан хяналт шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дахь хэсэг заасны дагуу 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн төтгөлзүүлсэн болно. Байнгын орооны гишүүд та бүхнийг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгье. За сандугач шигшүнд баярлалаа. За итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт